та бүхэн дорж зодог буюу очроор огтлогч нэрт их хөлгөн судрыг шүтсний тус эрдмийн тайлбар сонсноо. Нэгдүгээр бүлэг. Эрт урдын замбууд хэвийн энэтхэгийн оронд эцэг их гэдэг хийдийн ойрхон нөхцөн болоод ирээдүг эндүүрлгүй мэддэг нэгэн мэрэгэн төлөгч Бярман багш байлаа. Тэр хийдийн хуургууд нь Бярман багшаас очиж ёр билгийг асуудаг байжээ. Мөн тэнд 10 насндаа ариун санварыг авч ариун сагсан нэгэн номч өчүүхэн тойм байжээ. Бярман багш түүнд өгүүлрүүн ай хөрхий ховрах таны оюун бэлэг хурц боловч альва үүлийн үрийг эндүүрлгүй идэлхийн тулд 18 наснаа магад үхэн гэсэндэ. Тиймээс хойд мөрд аль тус болох сайн үлийг их үлдэх хэрэгтэй байна гэсэндэ. Тэр тойн Бярман багшийн зарилэгт маш их итгэж ийхүү сэтгэжээ. Би урд төрөлдөө олон амьтны амьд асалж амьтанд өглөг эс өгсөн хийгээд амраг саданга салгасан их нүглийг хідүү их үйлдэснээр нас ахар болж хүсэл жаргалангаас хагацхын тулд энэ сайн хүний төрлийг олсон үүндээ шүтэж урд насны тэр нүгэл хилэнцгийг төвчиж ном буйныг эс үйлдвэс тоодгомшгүй олон галавт зовлон гэдэлхийн тулд зүүдний олз олсон мэт энэ сайн төрөлдөө наминчлан эс арилгаваас тусгүй болж бид айн зочиж нас маань даруй өнгөргөөс буян хийж завдахгүй гэж санаад нэгэн хол аглаг газарт сүсэг бишрэл сайтай хүнд хүссэн хэргийг номын ёсоор бүтээдэг хийдвэ гэж судар түгнээ үтсэн байна. Тэр хийдэд очиж насны шидийг гуй гэж бодоод өөрийнхөө багшид үтсэнд багш нь зөвшөөрөн сойрхжээ. Тэднээс тэр хийд хаана байгааг олж мэдээд очиж ингэж хутгахгүй аа. Хүчит 3 эрдэн минь. 3 хороор согтуурсан Нисванси мөнхгийн харангуйгаар бүрхэгдсэн нүгэлт намайг тэргүүлэн хамаг амтныг төрөл тэргүүлэшгүйгээс идүүгээ хүртэл хураасан нүгэл хилэнцгийг арилгаж насан урт болгоод эцэс хойтод бод хутгийг олох номыг надад айлдан сойрхох болтугай гэж нэгэн үзүүрт сэтгэлээр худаггүйж залбирэн мөргөөд тэр хийдийн доторх олон ном судруудаас үдээ харалгүй гараараа тэмтрэн нэгэн судрыг аваад үзвэс. Очроор огтлогч судар байлаа. Түүний худаггүйсэн ёсоор хүсэх мөрийг өрөөж өдөр шөнийн цагт үргэлж ядан болгон уншлаа. Хойно нэгэн үдэш гэр орон гэрлээр дүүрч сайхан үнэр хангалаад ариун биеийн 10 хүчлүгээ төгссөн аяг дахимлагын дүртэй 2 хуурга нэгэн судар барьж ийм үгүүлсэн байна. Чиний уншигч очроор огтлогч судар энэ байна. Үүнд үл чадах үйл нэгэхэн ч үгүй. Чиний нас буян болоод эргэтэн хиймэл дэлгэрч эд дагуурс төгсөөд номоор амьтныг өдөрдөн явуулаад 3 муу заяаны үүдийг бөглж бүрэн шидийг бүтээх хуйлуугаа төгсөх болтугай гэж өгүүлэхтэн. Тэр тойн маш сүсгэлэн мөргсөнд тэр 2 аяг дахимлаг үл үзэгдэн отлоо. Тэгээд бэлэгч Бярман багшийн дэргэд ирсэнд бэлэгч Бярман багш үзээд маш их зочиж чи хэмбэ? Хэрвээ урдын ахар настай гэсэн той мөн бол одоо амьдыг үзвээс чи
юу үйлдэж насны гавьяаг олов гэсэнд тойн өгүүлрүү. Би очроор огтлогч судрыг ядан болгон унснаас өөр зүйл үгүй юм аа гэж бүрнээ өгүүлсэнд тэр бэлэгч Бярман тойнд мөргөөд очроор огтлогч судрын адис цэтийн аагүй их хүчийгээд тус эрдмийн тунхаг тараасанд ахар наснууд урт наслаад цаг үсийн үхэлгүй боллоо. Тэр тойн 95 наслаад төрлөө эгүйтгэж төгс байсгалант бурхны оронд төрлөө. Билгүүний чанад хязгаарт хүрсэн очроор огтлогч судрыг хол аглаг хийдээс залж шүтэж нас урт болоод цаг үсийн үхэлгүй болсон тус эрдмийн тайлбарын анх дугаар зүйл энэ болно. Билгүүн чанад хязгаар хүрсэн очроор огтлогчийн тус эрдмийн тайлбар үүнийг уншуулбаас бичүүлбээс 8 түмэн 4,000 номын цогцын тус эрдмийг магтан унссан бүтээсний буйныг олж энэ насанд нас буян эргэтэн хиймэр дэлгэрч альва үйлс бүтээд эцэс хойдод бод хутгийг олох нь дамжиггүй гэж номлжээ. Энэ буйнаар их болсон хамаг амтан бурхны бод хутгийг олох болтугай. Ихэн сонсогчдоо та бүхэн очроор огтлогч судрын анхны дугаарыг сонслоо.